Нэгэн өглөө та ажлынхаа компьютерийг асаатал таны бүх файл түгжигдсэн. Төлбөр төлж байж нээгдэн гэсэн анхааруулга гарч ирвэл яах вэ? Тэгвэл үүнийг ransomware халдлага гэж нэрлэдэг бөгөөд таны компьютер дэх бүх дата мэдээллийг хортой код ашиглан барьцаалж мөн нэгдэг кибер гэмтэргийн нэг төрөл юм. 2023 онд олон улсад 317 сая орчим халдлага бүртгэгдсэн маш том тоо. Учир нь Дэлхийн банкны судалгаагаар дэлхийд даяар 500-аас 660 сая офисын ажлын байр байдаг гэж үзвэл энэ төрлийн халдлага нь эдгээрийн тал орчим хувьд халдсан гэсэн үг. Тэгвэл халдлагаас сэргийлж цахим орчинд дараах дадлыг хэвшүүлээрэй. Нэгдүгээрт с сэжигтэй имэйл болон хавсралтыг нээхгүй байх. Хоёрдугаарт баталгаа тех сурвалжаас програм татах. Гуравдугаарт HTTPS шифрэлтэй вебсайт ашиглах. Дөрөвдүгээрт үйлдвэрлэлийн систем болон вирусын эсрэг програмаа тогтмол апдейт хийж байх. Та эдгээр дадлыг өдөр тутамдаа хэрэгжүүлснээр өөрийгөө болон байгууллага ransomware халдлагаас үр дүнтэй хамгаалах боломжтой.